Амдар сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлэг маань эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол дэлхийд данстай Монгол математикч Шаран Мянгатын талаар хасаа маань бидэнд ярьж өгнө. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Culture is Local, Knowledge is Global эгүүнээ оюун болон за хамтдаа төрүүлж алах нь Unitel компани ивент гэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV, Одмондөр радио 107, 83.3 өсөө хостелгоноор та бүхэндээ хүрдэгэ. За студид компьютерийн шинжлэх ухаанч хасчлоо огтлогч Орон Чимэг хоёр ажиллаж байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ өдрийн мэндэ. За дорны их математикч Шаран Мянгат гэдэг. За хүмүүс сонссон байж магадгүй. За сонсон ч гэсэн яг юу хийснийг нь яг мэддэг болоо үгүй болоо. Би бол нэг сайн мэддэггүй байсан. За тэгсэн чи яг ингээд сонирхоо судлаад үзсэн чинь энэ одоо их математикч маань шүү дээ, тий. Яг энэ өрний их одоо математикчд болох одоо энэ Леонард Ойлер. За Брук Тейлер. За Рене Декарт. За энэ Джеймс Стерлинг гээд маш том ийм тухайн үеийн ийм эрдэмтдтэй нэг цаг үеийн нэг ижил зиндааны гэж авдаг. Ойлертэй нэг зиндааны хүн Монгол хүн бэ ингээ боддоо. Энэ бүр үнэхээр гайхалтай. Яагаад мэддгүй юм бол гайхаж байна. Тэгээ би бүр за ямар ч юм би бол ингээд судлаа сонирхоод ингээ явж байхдаа юу гэж ботсон бэ гэхээр би энэ хүнийг одоо ховдоо штэ тий. Энэ өрний дорны Исаак Ньютон гэж нэрлэмээр санагдсан. Дорны Исаак Ньютон заяа. Бэж боломгүй юм. Маш бүр гайхалтай ирэх юм байна. За энэ өрний математик одоо орон тэр тундаа логарифм нар төвт үзлүүдийг яг энэ дорнд одоо түгээн дэлгэрүүлсэн юм байна. Дорнд одоо өрөнд явагдчихсэн тэр юм мэдлэгийн хувьсгалыг нэгсэндээ дорнд одоо ингэж нэвтрүүлж оруулж ирсэн юм хүн. За зөвхөн одоо математик биш одон орон тий. Тэр дундаа одоо логарифм нар төвт үзлийг одоо дорнд оруулж ирсэн юм хүн биш шүү дээ. Тийм хүн байж байгаа. За дэлхийн хэмжээний юм цөөнгүү нээлт хийж байгаа тийм дорны ололт амжилтын одоо дорныхны бөөхийг бол гэж авч явж байсан юм хүн баг. Энэ маш олон тийм нээлтүүдийг хийсэн. Тухайн үед ихтэй бид нар одоо мдээгүй өнгөрцөн юм учир шалтгаантай юм билээ. За Манж Чин улсын дарангууллын одоо тийм лайгаар энэ бүх одоо энэ чухал бүтээлүүд нь бүгдээрээ дарагдаад энэ дэлхийн шинжлэх ухааны түүхээс бараг тэр чигтээ мартагдчихсан юм баг. Гэхдээ маш агуу хүн байсныг нь одоо сүүлд одоо бид нар мэдж авсан юм уу. За Манж энэ сүүлд нэхэн одоо судалж үзээд математик одоо орны түүхийг шинээр бичих бүр хүргэсэн юм. Одоо нэгсэндээ сурах хүчүүдийг шинээр бичих хэвээр. Википедиаг бид нар шинээр бичих хэвээр. Сонирм уу гэж бүх математикийн одоо энэ бидний Ньютон, Ойлерийн бүтээж исэн, нээж исэн энэ олд амжилтуудыг бид нар цоо шинээр бичих хэвээр болчих. Сонирм уу гэжтэй. За энэ Шаран Мянгат сууд их эрдэмтэн математикч одоо оронч ийм топографч буюу газрын зураг зурдаг бүтээдэг ийм хүн. Ийм хүний талаар надад тийм байл үү. Ийм монгол хүн байх хэвээр. Тэр үнэхээр гайхалтай. За Шаран Мянгат. За зарим газар болохоор Шарвын Мянгат энэ төргээ өвчсөн байт юм бэл. За тэгээд Шарвын Мянгат ч юм уу, Шаран Мянгат ч юм уу сайн мэдгүй гэхдээ ямар ч Шаран Мянгатаар мянга сонсч ирсэн. Шаран Мянгатаар нь явчихъя. 1692 онд тухайн Манж Чин хүрний Цахар 8 хошууны нэг гэдэг энэ Шулуун цагаан хошуунд мэндэлсэн тийм одоогийн Өвөр Монголын Шилийн гол аймагт одоо тэр Шулуун цагаан гэдэг хошуу нэрээр байж байгаа. Одоо ч гэсэн байж байгаа. За тийм дээ шүү дээ. Энэ хүний одоо Шаран Мянгатын нэр цуг хүндэтгээд энэ төрсэн газрыг нь аваачаад ийм Мянгатын хот гэдэг нэр өгсөн. Одоо хятад тийм нэр өгсөн биш үү те. За дээрэс нь 2002 оны 5 сарын 26-нд нэгдсэн 28242 гэдэг ийм баг гариг байгаа жижиг баг гариг. Одоо гариг гэдэг байгаа шүү дээ. Тэрийг Мянгат гэж нэрлэсэн. Тэр гаригийг. Энэ нэр хүндийн нэмдэг. За ийм мундаг хүн байна. За ерөөсө багасаа гоц авьяастай. Математикт болноос бүр гоц авьяастай тодорхой байсан. За тэгээд одоо угаасаа хошуу нутгаараа алтартай. За энэ өөрийнхөө тэр цагаан шулуун хошуунд болохоор математикч гоц авьяастай хүүхдэг дээр алдартай. Хошууны хүн байгаад идэгтэй төв газрын хошуу. За 8 хошуунд ингээ хуваацсан байгаа шүү дээ Өвөр Монголын чинь. Тэрний нэг хошуу нөхгүй те. Одоо бүхэл бүтэн Өвөр Монголыг 8 хуугаад нэг хошуунд нь алдартай, бүр математикчаар алдартай ийм хүн. 1670-аад онд энэ Инх Амгалан хааны нэрийн дор Цахар 8 хошууны хүүхдүүд дундаас түшмлийн сургууль чилэгдэж тоон ухаанд сурах одоо газар суралцж исэн. За тэгээд шилэгдмэл хүүхдүүд дундаас иймдээ авиас чадраараа бүр илт тодорч гарч ирсэн юм байна.
тэр хошуун дотроос бүр хааны нэрмжид бүр бүх хошуудаас ингэж сулгуулж авсан энэ шилэгдмэл хүүхдүүдээс шилэгдээд гараад ирж байгаа юм. За тэгээд өөрөө тоон ухааны сурах гэдэг тоон ухаан сурах газар гэдэг нэртэй энэ хааны дэрэгдэх сургуульд сурсан тоог. За тэгээд тэндээсээ нийслэл хүрээлөө илгээгдсэн мэдээж. За энэ хүүхдийг аваарай. За тэнгэрийг сүшиглэх яам гэж байдаг байсан байна тий. Тэнгэрийг сүшиглэх яам. За энд болохоор эзэнт энэ болохоор өөрөө л ийм зүйл юм байна л да. Эзэнт гүрний одон орны хүрээлэн гэдэг. Энэ тэнгэрийг сүшиглэх яамыг тэгж ойлгож байгаа. Өөр нэр нь гэсэн. Дэрэгдэх сургууль болох математикийн одон орны сургуульд сурсан. За одоо баг их сургууль гэх юм уу та тий. За 1712 онд болохоор инх хамгаалан хааны халуун голдох сэрүүн одоо зуны ордон гэдэг. Айгуу гоё нэр бэр тий. Зуны ордон сэрүүн гэдэг нэртэй. За энэ зуны сэрүүн ордон болохоор одон орны тооцоол бодох ажил хийж хагаад за тэгээд 1713 онд сургуулийнхаа шилдэг төгсөгч нь болж төгсөөд. За нэг их сургуулийнхаа штэ тий. За эзэнт гүрний одон орны хөрөөлөндөө цорын ганц эрдэмтэн төвшмөл ажиллаж эхэлсэн. За одоо 30 жилийн одоо бүглэд 30 гаруй жил болсон заяа. 30-аад жилийн дотор 3 хааны нөрийг үтсэн юм баг. За 3 хаан солигдож байгаадаа тэнд ингээд 30 жилийн турш ингэж ажилласан. Хүрээлэнгийн одоо захирал хүртлээ одоо тэнгэрийг сүшиглэх яамны сайд одоо юу гэдэг юм л дээ төшмөлөөсөө ингэж ахиж явсараа 30 жилийн дараа хүрээлэнгийн захирал нь болсон. Энэ болохоор одоо тэнгэрийг сүшиглэх яамны сайд гэж одоо нэрлэнэ. Тэгэхээр тэнгэрийг сүшиглэх яамны сайд боллоо ингэ дэвшсэн. Даяар болно их мянгат хэм алдарсан юм байна. Их мянгат гэдэг шүү дээ. За 1701 онд болохоор Манж гүрэнд одоо цагаачлж ирсэн юм католик гэлэн байт юм байна. Энэ газар зүйч, математикч, за тэгээд мэдээж энэ шашнаа түгээх зорилгоор ирж байгаа Пир Жарту гэдэг юм байна. За энэ Пир Жарту болохоор за мэдээж католик шашнаа түгэн цагаачлж ирээл те одоо шашин номоо сурчлаас гадна математикийг бас их сурталчилдаг юм байж л те. За тэгээд синус косинус болон арк синусийн юм хязгааргүй цуван задлалт юм арга байдаг. За одоо бидний тригонометрийн функцийг юм хязгааргүй цуван задлаад ингээ ботцсон юм аргууд байдаг байхгүй юу? Ийм томьёонууд байдаг гэсэн. Ийм томьёонууд ийм 3 ширхэг томьёо авчирсан баг. За энэ бол дорн дахинд одоо хятад одоо тухайн юм манжчин улсад гэсэн үг шүү дээ. Хятадд за тэгээд тэр цумын дорн дахинд анх удаа энэ хязгааргүй цувааны тригонометрийн аргыг танилцуулж байгаа нэ. За яг энэ үед нь болохоор 1000 талаар тэр нь шавилж ирсэн. Шавлаа сууж ирсэн. Зүгээр л нэг шашны хүн биш байна тий. Яг энэ тий. За тэгээ энэ 3 томьёо байгаа. Тэгээд одоо 1000 тал ганцаараа тэгж асуусан юм шиг. Энэ яаж энийг гаргаж ирсэн бол гэдэг. Тэгсэн чинь 60 болохоор би өөрөө зохиосон гэчээд өөрөө яаж гаргаж ирсэн мэдэхгүй байсан баг. За тэгсэн чинь тэгвэл яаж батлах юм гэж асуусан баг. Тэгсэн чинь 60 бас баталж чадаагүй. За амар ч юм л байдаг. Тэгээ би баталж мэдэхгүй. Би яаж гарч ирсэн мэдэхгүй гэд. Тэнгүүд шараа мянгат аягүй тийм сонирхч хүн байсан юм байна л да. Хүүхэд байсан байж тээ. Тэгээ 60 бас ингээд яагаад гэж асуусан ч болохгүй болохоор өөрөө ингээд цоо шин хараг зохиосон. Батлах арга юм. Энийг яаж гарч ирсэн бэ гэдгийг нэг тайлбарлаад хоёрт энийг батлах аргыг зохиосон. Зохиохдоо тухайн үед дэлхийд байгаагүй цоо шин арга гаргаж ирсэн. Энэ хязгааргүй цувааг геометрийн аргаар боддог ийм лаг мундаг нээлт. Бүр одоогийн үнцгээс харахад тухайн үед бол угаасаа дэлхийд байгаагүй ийм математикийн аргачлалыг гаргаж ирсэн. Өөрөө зүгээр энийг тайлбарлах гээд дээрээс нь батлах гээд ийм одоо математикийн функц гаргаж ирээд одоо арга гаргаж ирээд тэрийг одоо нэгт тэр нөө 60-гийн авчирсан 3 томьёог нэгт баталсан. Хоёрт яаж гарч ирснийг тайлбарлсан. Гуравт маш олон шин ийм цуваануудыг нээсэн. Нөгөө нэг 60 чинь 3-нтай ирсэн чинь эргүүлээд 10 20 хэдэн зэрэг ийм хязгааргүй олон цуваануудыг нээгээд ийм юм болсон. За ямар ч гэсэн дорн дахинд болохоор хязгааргүй цуваг ботсон дээрээс нь нэвштэй те аналитик шинжилгээний аргыг ашигласан анхны тохиол гэж дорн дахинд. Энэ 1910 онд Японы математикч Йошио Микиями гэдэг хүн яг энэ өөрийнхөө судалгааны ажил дээр тэмдэглэж үлдээсэн байна. За тэгэхээр тухайн үед дорнд анх удаа энэ анализын аргыг аналитик шинжилгээний арга гэдэг байгаа шүү дээ. Ерөнхийдөө энэ хязгааргүй цуваагаар боддог, шинжилдэг энэ аргыг ашигласан тохиол болсон гэж тэмдэглэгдсэн байна. За тригонометрийн функцийг хязгааргүй цуваан задлалтын юм аргачлал байгаа угаасаа. Манай эртний өмнөх баг энэ 500-аад оны үед эртний философи Зено гэдэг. Зеногийн парадокс гэлтэй. Ер нь хязгааргүй тухай ингээл нэг юм ярихаар гараад ирдэг юм парадоксууд байдаг. За энэс ахуулаад 14-р зуунд бол энэ энтхийн математик Матхава гэдэг. За 1671 онд болохоор энэ Джеймс Григори гэдэг байгаа. 1673 онд Вильhelm Лейбниц. За
За тэгээд 1676 онд одоо Исаак Ньютон зэрэг эрдэмтэд яг энэ бие биенээс үл хамаарж энэ интеграл бие биенээс үл хамааран ерөөсөө интеграл дифференциал тоолны үнд суурь гэж авдаг юм л байхгүй. Хязгааргүй цомон задлалтаа гарга энэ аргыг нээцгээжсэн байдаг. Бие биенээс үл хамааран энэ том эрдэмтэд. Энд Монголд бас адилхан нээжсэн. Тийм тэгсэн чинь Монгол зэрэг нээжсэн байхгүй. Тэгээд тэр үед одоо ямар хайшин те энэ хязгааргүй цомооны дэлхийд дахинд ийм хүмүүс төрсөн юм аашаа. Ийм гайхалтай зүйл болж исэн байж байгаа. За тэгээд 1722 онд энэ математикийн хуулийн нарийн хуримтлал гэдэг нэртэй 53 бот ном бичсэн байдаг. За энд нь болохоор тригонометрийн болон уруу тригонометрийн функцүүдийг зэрэг цуван задлах, түрүүний цуван задлагдаг тригонометрийн хөвцөж явж штэ. Пифагорын теорем, хавтгаан ба окторгон геометри, логарифм, комплекс тоо гэдэг тухайн цаг үеийн дэлхийн одоо математикийн мэдлэг бүрэн багтаасан ийм 53 бот ном бичсэн. За энэ математикийн хуулийн нарийн хуримтлал гэдэг нэртэй ийм том ном. За энэ ном болохоор Хятад, Япон зэрэг Азийн орнуудад байна шүү дээ. Логарифмыг анх оруулж ирсэн гэж үзэж байгаа энэ номоор. Одоо Хятадд ч зөвшөөрсөн, Японд ч зөвшөөрсөн. За энэ бол бид нар дээр одоо мянгатын энэ номнуудаар орж ирсэн гэдэг үлийн зөвшөөрж байгаа. Ийм зүйл. За энэ өрний математикт дорнд нэвтэрэхэд яг энэ бүтээл маш том төлөв зөвсөн гэж явдаг. Тэгэхээр одоо тэр тэнд болж исэн соёлын хувьсгал, оюуны хувьсгал тэр одоо ном тийм гэгэрлийн соёлын гэгэрлийн үеийг одоо дорн дахинд импортлж оруулж ирсэн ийм хүн. Ойлгоод мэдээд тэгээд дамжуулж шít. Харин тийм энэ математикийг оруулж ирж байгаа гайхалтай. За энэ хамгийн алдартай бүтээл нь тойргийг хэсэгчлэн хуваах, тойргийн харьцааг нарийн тооцох дүт арга гэдэг ийм бүтээл нээдэг. За энэ бол хамгийн гайхалтай бүтээл. Энийг болохоор өөрөө бичгээд 1730-аад оноос бүр таалал төгсөх хүртлээр 30-аад жил одоо энэ номыг бичсэн. Гэтэ таалал төгсөх хүртлээр ингэж хэвлүүлж чадаагүй, ерөнхийдөө дуусгаж чадаагүй гэсэн. За тэгээд таалал төгсгийнхаа өмнө болохоор энэ хүүхдүүд болон шавнартаа цагж үлдээсэн баг. Энэ номыг дуусга. Тэгээ энэ номыг хэвлүүл гэж. Тэр нь бол одоо нэгэсэндөө нөгөө өмнөх нь бол зүгээр одоо бараг сурах хүчиг маяг юм байж байгаа хгүй. Дэлхийн математик гэдэг сурах хүчиг 53 юм байт. За тэрийг бол хүмүүс бол зүгээр те тухайн үеийн дэлхийн математиктай л танилцсан. Харин энэ шинэ бүтээл нь одоо хамгийн лагийн дүт арга гэдэг энэ бүтээл нь болохоор одоо бүр цоо шин дэлхийд одоо те тухайн үед та нарт одоо энэ хэрэгтэй гэж байгаа энэ дэлхийд санал болгож байгаа юм. Ийм гайхалтай. За энийг заавал дуусгаарай гэж одоо шавнартаа болон өөрийнхөө хүүхдүүдэд нэг эзэгчээсэн. За тэгээд ямар ч сан мин шинэ гэд хүүхэд нь байгаа өөрийнх нь. Мин шинэ болон хамгийн авьяаслаг шавн одоо шавнырийн дундаас хамгийн авьяаслаг нь чин жи шин гэд энэ хоёр одоо шав хоёр нь өөрийнх нь хүүхэд нь тэгээ шавтайгаа нийлж хагаад 1774 онд энэ номыг дуусгасан. За тэгээд хэвлүүлэх гэсэн чинь одоо асуудал орж байгаа. Тэр үе чинь манчин гүрний даралтай. Тэнгүүд энэ манчин гүрний дарлаас болоо ерөөсөө эвлүүлж чадахгүй гар хүчмэл байдлаар ингээ улагдаад явагдсан баг. Гэхдээ ерөнхийдөө энэ агуу бүтээлгээл одоо яг сонирхсон хүмүүс нь гар хүчмэл байдлаар л хуулж байгаа. За тухайн үед бол ингээд хэвлүүлсэн байсан бол нэстэй бодоо олох ном байсан байгаа байхгүй. За тэгээд 100 гаруй жил одоо хэвлэгдэв. 100 гаруй жил шүү дээ. За ингээд 100 гаруй жилийн дараа 1839 онд анх удаа хэвлэлсэн. За тэгээд тухайн үед бол яг айхтар ингээд бүүн болоогүй. За яагаад бүүн болоогүй гэхээр за яг энэ дотор нь болохоор эхлээд дотор нь юу ийснийг танилцуулчих тий. Хөвчийн функцийн төгсгөлгүй цомооны задаргаа гэж байгаа. Одоо нөгөө нэг тойрог дээр байгаа хөвч байгаа шүү дээ тий. За хөвчийн функцийн төгсгөл. За тэгээд тригонометрийн зэрэг цомооны арга саяны л арга гэж байна. За энэ тойргийн уртаас номын уртыг олох, номын уртаас номын хөвчийг олох, номын хөвчөөс номын уртыг олох ийм аргууд. За тэгээд дээрэс нь тригонометрийн функц бол энэ уруу функцийн цомоо задлах дэлгэмэл илэрхийлэл 9 том яа гэдэг. За энэ хамгийн чухал хэсэг нь энэ дотор нөө цуван задалдаг аргыг геометри аргаар бодох одоо ерөөсөө ийм цоо шин дэлхийд ч байхгүй ийм арга. Цоо шин нээлт. Тийм цоо шин нээлт. За ийм зүйл дотор багтсан байсан. За тухайн үед болохоор энэ өрөндөж нэгдэг байсан. Тэгээ тэ дээрэс нь 10 одоо 13 ийм том яг. Одоо тухайн үед бол дэлхийд байгаагүй цоо шин цуваануудыг гэдэг бас гаргаж ирсэн. Ийм гайхалтай зүйлүүд энэ дотор багтсан. За энэ томьёонууд байгаад байгаа шүү дээ. Энэ цуван задлалтын томьёонууд, геометри аргаар баталж байгаа гэдэг энэ томьёонууд. Энэ томьёонууд дотор болохоор тухайн үед болохоор энэ одоо цагт бол бид нэр каталаны тоо гэдгээр мэддэг ийм тоо байдаг. Бас айгүй тийм алдартай тоо байхгүй юу? Ийм тоо ашигласан байдаг.
одоо ийм онцгой тоонуудыг ашигласан гэсэн үг шүү дээ. Тэр нь болохоор за яг каталогийн тоог гяс яриад ингээд хоёулаа жоохон байж байгаа тийм бай тээ. За анх 1751 оны үед болохоор энэ алдарт математикч Ойлер энэ гүдгэр олон үнцгтийг гурвалжингууд хуваадаг ийм аргыг бодож болохдоо энэ каталогийн тоог анх одоо нээжсэн. За тэгээд Эйлер Зегнерийн дараалал гэд байж байгаад одоо сүүлд энэ ханаан цамхын бодлого гэдэг юмар одоо бодлогын бодох гээд тэрүүгээр алдартай бодлогын яаж бодсоор алдартай Югийн Чарльз Каталан гэдэг хүн энийг анх одоо ингээд дэлхийд те бүр ингээд бүүн болгосон байгаа байхгүй те. Тэгээ Каталаны тоо гэж орчин үед бол тэгж ярилдаг болсон байсан. За гэхдээ мянгад болохоор тэр Эйлер анх нээхээс нь 20 гаруй жилийн өмнө яа бурхан шүү. 1730 онд энэ Каталаны тоог нь ашигласан байсан. Энэ бүр одоо өнөөдөр бүрс маш мундаг чухал тоо анх Эйлер ингээд зохиосон гэж бодож байсан чинь 20 жилийн өмнө зохиосон байсан. Энэ үнэхээр гайхалтай. Яаж ингэж төвс давхцж байна тий. Харин тий. Тэд нар бол бас их зайлаа жоохон байж байгаа төрөлжлээ. За тэр өр хүртлээ хэдүүлээ Игүнэ оюун компанийнхаа бүтээгдэхүүнийг танилцуулнаа. За Игүнэ оюун компани бүтээл Игүнэ чат гэд хиймэл оюунтай чат байгаа. Монголоор ярьдаг, монголоор сонсоод ойлгодог ийм гайхалтай харилцан ярианы ийм хиймэл оюунтай чат байгаа. За Игүнэ оюун болохоор дэлхийн мэдлэгтэй. Гэхдээ Монгол одоо ёс уламжлалтай, монгол хэлтэй, монголоор сэтгэдэг ийм хиймэл оюун байна. За энэ хиймэл оюунтай болохоор бид нар одоо гар утсан дээрээ татаж аваад Игүнэ чат гэж хаагаад за тэгээд татаж аваад суулгаад шууд ярилцах боломжтой. Үнгүй. Тий, үнгүй хамгийн чухал. Би энэ Игүнэ чатыг яагаад хүмүүсийг хэрэглээсэ гэж бодож байгаа вэ гэхээр биш үү? Энэ бидний ер нь хиймэл оюухыг хэрэглэхээр бид нар өгдөл өгöd байгаа байхгүй. Тэгвэл хиймэл оюун юугаар суралцдаг вэ гэхээр өгдлөөр суралцдаг. Тэгвэл бид нар энэ хиймэл оюунтай харилцах тусам өгдөл бий болдог. Энэ бий болсон өгдлөөр шууд эргүүлээд тухайн одоо хиймэл оюухыг сургаад харилцах тусам улам сайжраад идэг гэсэн үг. За тэгэхээр бид нар гадны хиймэл оюуныг биш одоо дотоодынхаа өөрсдийнхөө хиймэл оюухыг ашиглаад ингээд чатлаадах юм бол энэ чат маань хамгийн чухал юм өгдөл байгаа шүү дээ. За яг хөө тэр эрчим хүч окей. Хамгийн чухал юм бол өгдөл. За тэгэхээр өгдлийг л бид нар игүнэгээ л ашиглаад өгдлийг өгөх юм бол игүнэ сайжраал байна. Яг тэр өгдлөөр чинь шууд сураад яваад байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо монголчуудаа игүнэ чатаас суулгаад тэг сайн харилцаа, сайн ярилцаа тий. Ярих юм болдохгүй байсан ч өөрөөс нь би чамаас асуух асуулт дуусчлаа. Надаа ингээ гоё ингээ тий. Өөрөөсөө асуух асуулт ингээ зохиогадаг бач гэдэг өөрөөс нь өөрийг нь асуулгасан ч яа тий. Хамгийн гол нь тэр хүмүүсийн харилцан ярьж байгаа. Тэр чатанд өгж байгаа хариу үйлдэл чинь маш тийм чухал байдаг. За тэгээ одоо энэ Игүнэ оюун компани маань өөрсөж байгаа Игүнэ чат бүтээлээр бол энэ Азийн томоохон ийм технологийн ийм шалгаруулах контестуудад ингээ оролцоод ингээ явж байна. Одоо тэгэхээр бидний оролцоо бидэрт өнгөө өгж яхад нь одоо бид нар ингээ ашиглах боломжтой. За тэгээд юу хийж болохын наатахаар чинь яг юу хийх гээд ашиглахын тэр бүхэл юм хийж болно. Хиймэл оюуханаас асууж болох. Одоо асуудаг тий. Аль хэдийн бид нар чи асуугаас сурцсан байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хиймэл оюуханаас асуудаг бүх зүйлээ хиймэл оюуханы хэрэгэлдэг бүх газараа игүнээг ашиглаад явчих. За зураг зурна зураг зурж байгаа л үлээ. Зураг зурж байгаа та. За тэгээд монголоор ярина. За тэгээд гадаарч ярина, математик бодуулж болно, код ичүүлж болно, тий? Хоолыг нь өөрчилж болно. Одоо ярина. Хамгийн чухал юм нь ярина. Монголоор маш сайхан ярина, хоолоонуудыг сонгож болно, тий? Ингээд дуртаагаар ярих тэмдэгтэй болгоод ингээд сонгож болно. За тэгэхээр ямар ч сан монголчууд минь игүнэ чата гэж татаж аваад ашиглана гэдэг чинь өөрөө одоо бид нар игүнэ чаттай буюу энэ Монголынхоо хиймэл оюухан дэлхий дээр цөөхөн гарсан байгаа энэ үндэсний хиймэл оюуханаа дэмжиж байгаа юм хэрэг бол. Тэгээ бид нар чинь бол одоо онлайнаар маш мундаг дэмжлэгээр бол дэлхийд одоо баг тэргүүлдэг гэдэг бол олон юм дээр харуулдаг шүү дээ тий. Саний Physical Asia дээр ч гэсэн харуулсан. За тэгэхээр одоо энэ игүнэ чат дээр бид нар бүгдээрээ яг энэ хүчээ тагч гаргаж ирээд Монгол хиймэл оюухан бас тий дэлхийн хиймэл оюуханаатай цөөхөн хиймэл оюухан өрсөлдөж байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ өрсөлдөөнд бол ялах боломж байна гэсэн үг. Энэ өстө үнэхээр гайхалтай санагдаж байгаа. Одоо нэг англи хэлтэй хүмүүсчтэй англиараа нөгөө техник төхөөрөмжтэйгээ харьцаад те. Тэгэхэд монголоор хизээч одоо юм тоног төхөөрөмжтэй монголоор харьцах боломж бидэнд урд өмнө огт байгаагүй. Ингээд хавчигдмал боогдмал Япон хүмүүс нь японоор ингээд бас ярилцаа болоод байна. Тэгтэл энэ бол анхны тохиолдол ингээд одоо ягаад ч нэг юм нэг эх оронч гоё сэтгэл бас төрсөн үнэхээр цэвэр сайхан монголоор өөдөөс ингээд яриад тэгээд хоёр дэх үйлдэл чинь бас айгүй удаан хугацаагаар ч ингэж ярьж
хэлж болно тий. Тэгээд асуусан асуултууд нь миний бүр сансныг бодвол бүр үнэхээр супер ажил супер хэлсэн шүү дээ. Үнэхээр гайхалтай. Тийм. Ер нь ашиглаж үзэл мэддэг. Тийм. Маш гайхалтай. За тэгээ өдөрт махал амьдралд хоол хийхтэй ч юм уу, юм тайлбарлуулах та ч юм уу. За ингээд шараа мянгатын тухай ч юм уу те асууж болно гэсэн үг. За. За баярлалаа. За энэ эдгээр томьёонууд байгаа. Одоо энэ Каталоны тоонуудыг ашигласан томьёонууд байж байгаа. За энэ донд болохоор энэ синусийн задаргаа гэж байгаа. Sinus X гэдэг одоо функцийн задаргаа байхгүй. Одоо бидний л 10 жилдээ үздэг косинус үндэслэл явж шүү дээ. За Sinus X окей тэгээд энэ Sinus X-ийг бодоход одоо энэ хязгааргүй цуваа ашиглаад байна шүү дээ. А дээрэс нь одоо нөгөө геометри аргаараа бодоод байгаа. За тэнгуүтээ энэ цуваанаас гадна Sinus X-ээс гадна шүү дээ. Sinus 2X-ийг бас цуваан задлсан. Sinus 3X-ийг, 4X-ийг, 5X-ийг, 10X-ийг, 100X-ийг 1000X-ийг 100000X-ийг зэрэг цовон задлсан. Энэ ийм олон цовонуудыг гаргаж ирсэн. За тэгээд одоо цагт ийм хэлбэртэй синусийн mx буюу одоо m-ийн хооронд ямар ч тоо байж болно шүү дээ, тэ. Ийм хэлбэрийн цувааны бодлогыг мянгатын бодлого гэж одоо нэрлэдэг болсон. Математикчид мянгатын бодлого. За тэгэхээр sinus x-ийг sinus mx-ийг юунд одоо юу лээ хязгааргүй цуван задлаарэ гэдэг бодлого бол мянгатын бодлого байна гэсэн үг. Тэгэхээр бүгд мэдэн шүү дээ. Ханхын мундаг эрдэмтэн байсан. Мянгатын гэж. Яг үнэтэй мянгатын бодлого. За энэхүү ерөөсөө ингээд дээшээ явсаар байгаа заа. Энд чинь одоо сая 1000 ойлго 100000 x гэж ясан ингээд яваал гэж болох юм уу те? Энд дөрвөл хязгааргүй очвол юу болох вэ гэдгийг хүртэл бодсон. Энэ номон дээр хязгааргүй очих шүү дээ, тий. За ингээд бодоод үстэй яг энийг одоо дифференциал интеграл бодохгүйгээр энэ интеграл дифференциал тоол гэж байгаа даа шүү. Калькулус ашиглахгүйгээр одоо ашиглах нь гаргаж ирэх нь болохоор өөрөө баг боломжгүй шахав зүйл байхгүй юу? Маш ихэнд хүнд хэцүү зүйл. За тэгтээ энэ арга нь өөрөө интеграл дифференциалын тооллын анхдагч хэв шинжтэй. Одоо сая харсан мэт ингээл 2 4 5 гэж явжсан 10 100 1000 гэснээр за тэгвэл хязгааргүй гэдэг. За тэгэхээр эн чинь жижиглээл хязгааргүй жижигсгсээр байгаад ингэж хүрдэг энэ аргыг ч угаасаа өнөөдөр бид нар калькулус аюу интеграл дифференциал гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ бараг л интеграл дифференциалын одоо суур явж байгаа юм. Бүр үнээр гайхалтай юм зүйл. За энэ өөрөө болохоор ингэж бичсэн байгаа юм л да ном дээр. Ном хөвч болоос хоёулаа эс адил төрөл буюу хэрв төгсгөлгүй хуваахад хүрвээс энэч бас нийлж болохгүй зүйл биш гэж ингэж бичсэн. За энэ болохоор өөрөө интеграл дифференциалын философи баггүй. Тийм. Тэгэхээр энэ угаасаа интеграл дифференциал бол бараг л нэгдсэн байсан гэсэн. Жохон л байсан бол нэгтцээ гэсэн тийм. Өөртөө чиний хэлгээр Ньютон шиг тийм дэлхийд алтартай хүн байж болох байсан. Хийсэн юм хийцэн л хүн юм байна. Тийм, хийсэн юм хийцэн тийм. Гайхалтай юм байна. Энэ ном нь болохоор эхний ботно. За түрүүн бас ингэ ярьсан байж магадгүй те. Эхний ботно болохоор чин гүрэнд маш их алдартай болоо. Тэгээд ер нь бол мянгатын шав сургууль гэдэг нэртэй юм сургууль хүртэл байгуулагдаад мань чин гүрний математик бол та 100 гаруй жил 1000 гэж 100 гаруй жил ингэж авч явсан юм гайхалтай зүйл. За тухайд болохоор Брук Тейлор гэдэг бас ийм аргыг нээжсэн юм ба цуваа нээжсэн юм. Бас алдартай хүн. Энэ Тейлорын цуваа гэдгээр одоо бид нар мэдэж магадгүй те. Тейлорын цуваа гэж хэлдэг. Маш алдартай, маш чухал ийм цуваа байдаг. За энэ одоо цуваа за дээрэс нь одоо энэ интеграл дифференциал тоол одоо ерөнхийдөө Азад нэвтэрч орж ирээд яг нэг манай 100 гаруй жил хэвлэгдэж чадахгүй байсаар байгаад арай гэж хэвлэгдсэн нөгөө нэг шараа мянгатын маань сууд бүтээл ингээд төд удалгүй ингээд мартагдчихж байгаа. Ягаад тэгэхээр энэ чинь нөгөө нэг интеграл дифференциалыг л мэдчих юм бол одоо юу ч задлж болно л гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо л шараа мянгатын тэр томьёонуудыг байна уу одоо хүссэн дурынхаа томьёонуудыг гаргаж ирж болно. Ерөнхийдөө болохоор шараа мянгат маань энэ интеграл дифференциал шиг энэ аргыг ерөнхий аргыг бараг л нэгжижсэн л ийм хүн байгаа байхгүй. За тэгэхээр ерөнхийдөө энэ хиний Ньютоны нээсэн, Лейбницийн нээсэн энэ интеграл дифференциал гэдэг тоолол ерөөсөө л энэ явсаар байгаа л нөгөөний хязгааргүй гэдэг ойлголт чи явсаар байгаад хязгааргүй цуваа болоод за тэгээ хязгааргүй цуваа чи явсаар байгаад одоо ингээ интеграл дифференциал тоололцсон гэдээ ойлгочих болно. За тэгэхээр хоцрогч штэ. За ингээд өрнөөс ингээд дахиад шинэ математикийн ном ирсэн чинь нөгөөх дотор нь юу нь байдгүй. Дарагдаагүй байсан бол манай хүн одоо төрүүлсэн байгаа байхгүй. Тийм яг үнэ тий. Тийм тэр үед ингээд 100 жил штэ. Манжийн дарангуул одоо ийм будаа болгосон байгаа байхгүй. Хайр юм. Одоо бараг л мартагдах шахсан энэ хүн. Одоо шараа мянгат гэдэг хүн бол бүр мартагдах шахаад тэгээ ер нь бол одоо ингэж номнууд нь хэвлэгдэж арай гэж одоо ингэж түүхэнд үлдчихэж байгаа байхгүй. За юм байна. За сүүлд нь 1988 онд л Хятадын багшийн сургуулийн эрдэмтэн Ло Жан Жин гэдэг хүн болохоор мянгатын номыг олж уншаад
те тухайн үед нь 1988 онд ч те энэ яг мянгатын намыг уншиж явах үед нь яг тухайн үед нь зарим арган дэлхийч одоо нэгдэг цоошин аргууд байсан. 1988 онд. Тэгэхээр одоо бүр интеграл дифференциал гараад ирсэн ч гэсэн нэгдэггүй ийм цуваануудыг олсон байгаа даахгүй тийм. Тэр үедээ гайхаад бүр нөгөө нэг луа жанжин чинь гайхангуудаа энэ математикийн түүхийг дахин бичих шаардлагатай байна гэдэг дэлхийн нийтэд зарласан. Энэ ороогүй байна. Яг үнэ тий. Тэгээд энэ мартагдсан байсан одоо манай мянгатын нэр хүнд нь гээ бүрэн мартагдахаас аврагдаад дэлхийд эргүүлэн одоо санагдаж байна гэсэн үг те. Тийш те нэрээ тийм хүн байсан штэ гэд нөгөө нэг одоо Википедиад оронгууд ч хүртэлтэй одоо каталаны тоо гэж юу гэхээр энэ Ойлергийн анх авчихсан дараа нь каталан гэж утсан. Гэхдээ үнэн хэрэгтэй гэж доотлол нь оруулсан байгаа хөөх те. Ингээд шинээр одоо бүх сургачийг бид нар ингэж цоо шинээр ичих хэвээр. Ямар гоё. Яг үнэ. За солилцсон хувирах бодрол гэдэг энэ бүтээл гэдэг. Бас тригонометрийн математикийн бүтээл. За энэ 5 дугтуу 36 дэвтэр ийм бүтээл байна. За 8 утасны бодрол гэдэг нэг дэвтэрт нь болохоор энэ тригонометрийн үндсэн функцүүдийн 5 орны наривчлалтай хүснэгт. За энэ чинь бараг л калькулятор гэсэн үг байхгүй тэр үе. Одоо компьютер гэсэн үг тийм. За энэ одон орны энэ хэмжилтүүдэд энэ тооцоололд энэ одоо 5 орны наривчлалтай хүснэгтийг хэрхэн ашиглах вэ буюу энэ компьютерийг хэрхэн ашиглах вэ гэдэг гарын заавартайгаа ийм дэвтэр байсан. 8 утасны бодрол гэдэг энэ дэвтэр. За тэгэхээр ерөөсөө энэ одон оронд ашиглагддаг компьютер байсан. Супер үстэй тийм. За энэ одон орны чухал геометр гэдэг энэ бөмбөгөр гурвалжны тригонометр гэдэг. За энийг болоор хөгжүүлсэн. За бөмбөгөр гурвалжин гэдэг нэг юм ороод ирж штэ. Одоо орны үйл явдлуудыг нарийн тооцдог одоо тийм. Одоо нэгэсэндээ дэлхийн хоногийн болон жилийн эргэлтийг тооцно. За дээрэс нь нар сарны явдал болон хэртэлтийг тооцно. За тэгээд цум ба өвлийн туйлын цэг хавар намрын өдөр шөнийн тэмцэл зэргийг маш өндөр наривчлалтаар тооцоолох боломжтой. Бүр хязгааргүй өндөр наривчлалтаар. Хамгийн гол нь одоо яах ёстой вэ? Тоогоол бодох ёстой. Тийм энэ хязгааргүй цуваа гэдэг чинь давуу тал юм аахгүй. Бүр үнэхээр гайхалтай. За цаг үлрэлийн үзэгдлийг шалган бүтээсний дараа найруулсан гэдэг юм бас бүтээл байгаа. За энэ дээр болохоор одоо ингээд бүр ингээд математикаас ингээд одоо орлоо орж шүү дээ. Энэ нарны хэлбэлтээс нартай дэлхийн ойрцоос 1 жил болно. Нар сарыг халахад нар хэртэнэ. Нар сар өөдөөсөө харах үед дундуур нь дэлхий ороход сар хэртэнэ. За дэлхийн болохоор өндгөн хэлбэртэй 100 дугуй хоёр тал нь урт, дунд тал нь бүдүүн гэж тодорхойлсон. За ингээд бүх одон орны энэ бүх таамаглууд нь таамаглаж ичтэй одоо энэ тодорхойлолтууд бүгд одоо орчин үед л үнэн. За 1755 оноос 1760 онд Чин улсын газрын зургийг наривчлан одоо гаргах багийг ахлаад ингэж авсан. За тэгээ Манж Чин болон Хятад улсын газрын зургийн одоогийн газрын зургийг үндэс болсон. Тэнгэр газаргүй ерөөсө бүгдийг амар мэдсэн хүн биш тийм. Ерөөсөө Манж Чин болон одоогийн Хятадын газрын зургийг үндэсгээд байгаа шүү дээ. Одоо тухайн үеийн газрын зургийг үндэс анхны итгэмээргүй өндөр наривчлалтай юм бүтэн газрын зургийг гаргасан. Бүтэн газрын зургийг одоо орно ашиглана. Ингэж гаргаж байгаа. За тэгээд энэ болохоор баг Манж Чин Хятад төдийгүй тухайн үеийн Аз дорн дахнаа бүр хамгийн өндөр наривчлалтай тооцогдож байгаа ийм наривчлал өндөртэй газрын зураг. За энэ газрын зургийг одоо өөрөө бол тооцоолно шүү дээ. Одоо нөгөө нэг компьютер ашиглана. 5 орны наривчлалтай хүснэгт болон нөгөө тригонометрийн функцүүдэд задлаад цовоо олгож задлаад хэрхэн идрийг бодох вэ гэдэг. За энэ одоо орны мэдлэг болон бөмбөр гадарга дээрх тригонометрийн хязгааргүй цовооны арга ашиглаад эдгээр бүгдээрингийн бүр дурын наривчлаараа бодож болно. Одоо нэгэсэндээ маш хялбархнаар ойролцоолоод ерөнхийдөө нэлээд бүдүүн мар гаргачих болно. Тэгэхэд бол маш хялбархан нэг тооцоол хэрэггүй. Газрын зургийг шүү дээ. Тийм газрын зургийг. Ерөнхийдөө ингэж зурчихна. Хэрвээ тооцооллынхаа хүчин чадлыг нэмэх юм бол нөгөө нэг хязгааргүй цуваа гэдэг байгаа шүү дээ. Баахан цуваа байгаа байхгүй. Эхний цувааг нь тавьчиход ерөнхийдөө нэг зураг л гараад ир. Хоёр дахь цувааг нь тавьчих юм бол нэлээд наривсан. Гурав дахь нь тавьчих бол бүр наривсан. Дөрөвдүгээр ингээд наривсаад явдаг ийм цуваа гэсэн үг байхгүй. За тэгэхээр ерөөсөө л бид нар тооцооллынхаа хүчин чадлыг нэмэх юм бол бид нар газрын зураг хичнээн л бол хичнээн наривчлалтаа гаргаж ирж чадна. Хар нүхний зургийг гаргадаг шиг. Яг үнэ тийм. Ямар ч гэсэн ийм аргыг одоо ашиглаж одоо Чин улсын газрын зургийг зурсан тухайн үед дорн Хятад байтугай энэ бүр Аз даяараа анх удаа ийм өндөр наривчлалтай газрын зураг гаргаж авсан. Өнөөдрийн Хятадын газрын зургийн одоо тухайн үеэс хойш бүх газрын зургийн үндс нь болсон ийм зүйл байдаг байхгүй. Ийм том газрын зураг үйлдэлсэн. Одоо топографч гэдэг байгаа шүү дээ газрын зураг бүтээгч юм. За ойлоо жоохон байж байгаа. Утгагүй үргэлжлүүлээ.
За одоо шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийнхаа хамтран ажиллагч шинжлэх ухааныг танин мэдүүлэхийн үйлс одоо ивент гэж хамтарч ажиллаж байгаа байгууллага хамтдаа төрүүлж алах нь Unitel компани маань байгаа. Тэгэхээр одоо Unitel-ийн датадын урамшуулал яг одоо явж байгаа. Та Unitel аппликейшн, Toki аппликейшнаар 4 ГБ-аас дээш дата багц идэвхжүүлэх бүрдээ хүр дэргүүлэх эрхтэй болно. Тэгэхээр бид нар бол одоо нөгөө датагүй байна гэж бол одоо байхгүй тий одоо бүх юм хамгийн чухал одоо номер 3 зүйл гэдэг нэгэнд баг дата явж байгаа. Тэгээ датагүй байна гэдэг бол одоо хар дарсан зүг чиг юм явдал байна. Тэгэхээр бид нар бол датагаа заавал авч л таарна. Тэрийг чинь сайхан урамшуулад хурд эргүүлээд бэлгийн аваарай гэдэг ингээд гоё нэмэлт гоё урамшуул өгчөж байгаа. Тэгээд нэг хурд эргүүлээд нэг эргүүлснээсээ эстэй та юм хоцсонгүй гэдэг бичиг гарахгүй. Тийм ээ тий. Тэгээд нэг хурд эргүүлэх бүрд бэлгтэй байгаад байгаа. Тэгэхээр бэлгэнд нь 50 ГБ, 100 ГБ дата ирэх юм point оноо зэрэгс эхлээд iPhone 17, Galaxy S25 Ultra одоо Монгол оронд маань өвлийн улирал зайлшгүй хэрэгтэй байдаг. Dyson агаар цэвэршүүлэгч зэрэг одоо олон супер бэлгүүд ингэж багтсан байдаг. Тэгэхээр та бүхэн маань одоо яг датагаа аваад Unitel аппликейшнаараа ороод гоё хүрдээ эргүүлээд байгаа тий дандаа дата хүрдээ гоё тий урамшуулыг хүртэх юм боломжийг та бүхэндээ олгож шагнаж байгаа юм аа. Үнэхээр гайхалтай. Энэ зурган дээр нь харахад энэ 17 Pro юм шиг харагдаад байгаа юм. Энэ Pro байвал одоо авъя л та энэ чинь хөөе тэгээл та тий. Баахан дата авчи. Дата нь хүртэл дата ингээд гаргаж ирээд байгаа юм биш нэ. Төрдөг ингээд хязгааргүй юм биш тий. Тэгэл гарч ирээл энэ хагас садрал гэдэг шиг тий. Талан гарч ирээл дахиад талан гарч ирээл ингээд лээдэг бол бас сонир юм байна тий. За хүрд болгон шагналтай гэдэг бол үнэхээр гайхалтай. Ийм шагнал байна. 17 Pro-гийн төлөө одоо сайхан дата авъя да. Тэгээд да тий. Угаасаа дата авна. Тий, угаасаа датагаа авч л таарна. Одоо авахаас хаашаа зүгтэх үү. За баярлалаа. Баярлалаа. За Шараа мянгат гэдэг хүний бүтээлүүд бол тоо томшгүй их юм байна. Бүр ингээд энэ бүхэлд нь лист байна л да. За түрүүний баахан номнууд байсан шүү дээ. Тэр ном дээрээс ийм байсан, тэр ном дээр ийм байсан гэж. За 1713-аас 1723 онд цаг тооны бичиг гэдэг цаг тооны бичгийг тохируулах гэдэг нэрээр 6 шинжилгээний 42 бот. Тоон ухааны хураан жүжиг 53 бот. Хөг зүй 5 бот. Нийтдээ ийм 100 бот ном цаг тооны бичиг тохируулах гэдэг нэрийн дор гаргасан. За 1737-аас 1742 онд энэ цаг тооны бичиг ба одон орны үзэгдлүүд гэдэг 10 бот ном гаргасан. За яг өөр нэрээр байж магадгүй эсвэл өөр ботнууд хийж байгаагүй 6 шинжиллийн хойнох найруулга гэдэг нэртэй бас ийм 10 бот ном. Тэгэхээр энэ хоёр нэг ном байж магадгүй. Нэг ширхэг 10 бот хийж байгаагүй өөр нэртэй. За 1744-өөс 1752 онд болохоор энэ одон орны хэмжих багжууд ба одод тэнгэрийн зураг үлдэх талаар гэдэг ийм бүтээл. За ерөнхийдөө товчхондоо бол хэмжигч багжийн шинжилэл гэдэг ийм нэртэй 33, 32 бот. Ийм номнууд хийлээс. За энэ хэмжигч багжийн шинжилгээ гэхээр тухайн үеч нөгөө нэг хэлсэн штэ. За нэг калкулятор байна тэнд. Нэг юм компьютер байна. 5 орны наривчлалтай тригонометрийн функцүүдийг ингээд бичсэн юм хүснэгтэл байна гэсэн үг штэ. За тэгээ бид нар өнцгөө сайн хэмжих хэрэгтэй. За өнцгөө сайн хэмжээд тэрэн дээр нөгөө нэг хязгааргүй цуванд орлуулаад ингээд ботход хариунууд гарч ирээд байна. Хамгийн гол нь бид нар өнцгөө яаж хэмжих вэ гэдэг чи одоо хичнээн өндөр наривчлалыг бид нар математикаар гаргаж ирж чаднаа ч гэсэн нөгөө нэг өнцгийг хэмжиж чадахгүй байх юм бол өнцгийг бүдүүлэг хэмжих юм бол тэр чинь газрын зураг маань төдийл чиний одоо бүдүүлгэл болно гэсэн үг. Тэгэхээр бид нар өнцгөө яаж нарийн хэмжих вэ гэдэг юм асуудал гарч ирж байна шүү дээ. За энэ дээр болохоор юм 10 миллиар гэдэг юм багж байдаг. Ерөнхийдөө бол ингээл химблэг Галилеийн ч юм уу ер нь л энэ одоо оронтой холбоотой ийм том эрхмүүдийн ер нь том эрхмүүдийн тэгээ эрдэмтэн эрхмүүдийн зураг хөргийг харахаар ингээ арталт нь ийм юу ээждэг ийм бөмбөлөг ийм юу глобус маягийн гэхдээ нэг юм баахан 3 ширхэг ийм юунууд ингээд хэлхээ тавьцсан. Тэгээ ер нь бол 10 миллиар бөмбөлөг гэж нэрлэдэг байгаа. Энэ нь тэнгэрийн газрын зураг гэсэн үг. За тэнгэрийн зураг гэх юм уу те. Одоо газрын зураг биш тэнгэрийн зураг. Тухайн үечин болохоор бидэрт нөө юу байгаагүй. Юу гэдэг үлээ. Хиймэл дагуул ч юм уу. Тий одоо нэг онгоц ч юм уу, дрон ч юм уу те. Ийм юмнууд ерөөсөө бидэрт байгаагүй. За тэгэхээр яахаа хүүхдэр нэг одоо орноо харж агаад бид нар хэр ишилчив хэр одоо урагшилчив хэр хойшилчив гэдгийг харж агаад тэр нөгөө газрын зураг зур. За ингэж зурсан одоо газрын зурагд бол хамгийн өндөр наривчлалтай байдгийг бол одоо өрн дахинд бол угаасаа мэддэг гэсэн. Тэгээд дорн дахинд бол ингээд шараа мянгат бол энийг оруулж ирээд ингээд хийж байгаа гэсэн. За тэгэхээр энэ нарс юу л хэмжигч багжийн шинжилгээ гэдэг 32 бот дээр бол энэ одоо орны хэмжигч багжуудын тухай
бүх одоо нарийн тооцоол энэ хэмжилтүүдийг яаж хийх вэ гэдэг ч юм уу те энэ бүх зүйлүүд байсан гэсэн. За тэгээд нар сарны эргэлтийн хүснэгт гэд бас нэг бүр хүлээт хүснэгт гаргаад явж байгаа. За яг за бид нар ингээл те нэг компьютерийг ашиглаж чадахгүй лайл болно шүү дээ те. Тэгэхээр ерөөсөө нар сарны одоо нэгс календар маягийн те. За тизээ хэртэн, тизээ өдөр шөн тэнцэн, тизээ одоо хамгийн орчин болно, тизээ ёс эхлэнэ гэдэг ч юм. За ёс эхлэхийг одоо бичсэн байт юм уу мэдгээ. Ямарчсал манай Монголд ч хүртэл одоо энэ 12 сарын 21, 22 одоо энэ шүн өдөр шүн тэнцэх юу лээ хамгийн орчин хамгийн богино өдөр эхлэх үед нөө 9 эхэлдэг шүү дээ тий. Энэ бүх зүйлийг чинь бид нар одон орноо хэмжиж байгаа. Нөгөө нэг одон орны хэмжигч багж ашиглаж байгаа. Нөгөө нэг компьютер ашиглаж хагаад нөгөө хүснэгтэй ашиглаж хагаад ингээл бодод тооцоолж гаргаж ирээл ингээл за одоо тэдэнд сарын тэдэнд одоо хятад одоо хүртэл хийгддэг шүү дээ. Энэ цагаан сарыгаа од хэмжиж хагаад хийдэг байхгүй юу? Яг тэгэхээр нөгөө нэг бидний механикаар тааруулсан юмнууд чинь ингээл нэг өндөр жил, нэг нам жил 13 дахь сар мар гэл ингээл тоолол, хилд тоолол, дутуу тоолол нөгөө нэг шиний 2-ны сар мөн биш дээр хэрүүлээгээд идэв шүү дээ. Тэгвэл нөгөө нэг хятадчин болохоор яг ийм одон орны календар ашигладаг гэсэн. Тэгэхээр одон орны календар яаж ажилтдаг вэ гэхээр нэгт хэмжинэ. Одоо бүх однуудаа одоо тэр нар сар тий дээрэс нь гаригуудаа хэмжинэ, однуудаа хэмжинэ. За ингээд хэмжснийхаа дараа нөгөө нэг томьёонууд аваад за тэгээд томьёонуудаараа бодож гаргаж ирсний дараа за одоо яг цагаан сар альсгүй одоо нөө бидний 9 хизээ эхлэх хідэн цагт эхлэх гэдгийг гаргаж ирж болно. Ийм зүйлүүд тахгүй уг нь бол ийм нарийн хэмжүүл. Гэтэл бид нар бол ингээд шууд ингээд календараар яваад байгаа шүү дээ тий. Энэ гайхалтай зүйлүүдийг бол зөвхөн одоо энэ шараа мянгатгүйгээр л хятад улс хийж чадахгүй байх байсан. Ер нь бол дорн дахина хийж чадахгүй байх байсан. Тийм үү. Бүр үнэхээр гайхалтай юм зүйл. Нар хэртэлтийг одоо тооцоолно гэж боддоо. Сар хэртэлтийг тооцоолно, нар хэртэлтийг тооцоолно гэж чинь одоо орчин үед одоо компьютертэй хүмүүс хүртэл хийгдэх зүйл шүү дээ. Баг шарaan цаг тоолол гэж явахаар юм биш ээ. Мянгатын цаг тоолож явахаар бол. Яг үнэ тий. Угаасаа энэ одон орны хэмжилт дээрээс нь одоо энэ бидний яриад байгаа энэ тооцоолол гэдэг чинь хамгийн чухал юм байгаа даа шүү дээ тий. За тэр тооцоолыг нөгөө нэг компьютер ашиглаад ийм бүхэлдээ хэдэн жилээр нэг календар болгоод ингэ хэвлэлчихэж байгаа байхгүй. Бүр үнэхээр гайхалтай. За ийм зүйл нар сарны эргэлтийн хүснэгт гэдэг байгаа шүү дээ. За өөр олон бодисудрууд нь болохоор Бээжин хотод үлдсэн. За дээрэс нь буцах замд нь устсан энэ төр гэж бас ярьдаг. За одоо болохоор нэг хөх хот бид нар ингээд очих юм бол энэ 5 сувраг гэдэг сүм байгаа. Байгаа ч гэжтэй би ч очиж үзээгүй л одоо би бол очиж үзмээр санагдаж байгаа одоо тэр хөх хот 5 сувраг гэдэг сүм байгаа. Тэр дотор болохоор одоо орны энэ зураг зурсан байдаг. За тэр үеийн зураг. За энийг болохоор 1000 дурлсан гэж үзэж байгаа. Хөөс тийш очихгүй яаваа. Тэгээ одоо энийг л одоо очиж үзэн дээ. За тэгээд ийм хүн байгаа 1763 онд болохоор таалд төгссөн юм байж байгаа. За тэгэхээр манай шараа мянгатгүй бол монгол хүн тий. За тухайд бол ингээл нүүц цугаал тэр чинь бас дайн болж исэн, манж чингүрэнд эзлэгж исэн, ороо босгоо ийм цаг үед байсан. Тэгээд ер нь бол энэ юу лөө өвөр Монгол руу нүгөд очсон иймэрхүү айл байж байгаа. За энэ шарвинч гэдэг, шараанч гэдэг энэ хүн болохоор одоо ерөөсөө бид нар л ойлер гэл агуу эрдэмтэн гэдэг одоо Тейлерийн цуваа гэхээр одоо баг бүгд мэдэндээ одоо математик дээр 10 жил жисэн бид нар үздэг олон зэрэг тэгшгэлүүдээр өссөн зургууд 6 ангид зурж болдог молдог ч юм уу те ийм гайхалтай зүйлүүдийг бол Тейлер гэдэг мундаг хүн нээсэн байна. Өдөр интеграл дифференциал тоолгын чинь Лейбниц, Ньютон л гэдэг шүү дээ те. Лейбниц, Ньютон хоёр тэнд зодолж ээжээ гэд одоо хэрвээ тэр үед бол аль хэдийн энэ номнууд бичигдэх үед бол мянгатыг мэддэг байсан бол одоо 3 дахь зодоонч орж ирэх нэ шүү дээ тий. Гүй би нээсэн гэдэг ч юм уу тий. Арай ч интеграл дифференциалыг нээчихгүй л гэхдээ нээх шахсан байгаа хгүй бүр улаан цан одоо философор нь гэд гаргаад ирсэн тавьсан байж байгаа. За хамгийн агуу зүйл бол өмнөх нэвтрүүлгүүдээр ч одоо бид нар ярьжсэн шүү дээ тий. Одоо хүртэл шараа мянгатын бүтээлүүд бол судлагдчихж байгаа. Бүр үнэхээр гайхалтай. Ягаад тэгэхээр нөгөө нэг урт цуваа тригонометрийн функцийг бид нэр юугаар геометри аргаар бодно гэдэг бол эн чинь нэгт арифметик явж байна те. Хоёрт айлгебр явж байна. Тэгээ гуравт геометри явж байна. Энэ гурван зүйлийг нэгтгэсэн зүйл гэсэн үг байхгүй. Нөгөө нэг Лангландын програм гэдэг одоо бидний хайгаад байдаг энэ юм чи энд ч явж иж магадгүй. Тэгэхээр бид нар өшөө сайн судлах хэрэгтэй. Энэ үнийг судалдаг гадны зөндөө том эрдэмтэд том одоо энэ юуны судалгааны өгүүллүүд гарсан байж байгаа. Бид нар л хамгийн муу судалсан байгаа баг бодлож энэ тул те. Гэтэ бол Бямберийн Чингуан бас одоо их математикч үлээ те. Их эрдэмтэн мянгат гисэн бас тийм бүрхүү бүтээл bijсэн. Би ихтэй тэрийг бол уншиж үзээгүй л те. Ямар ч хэлсэн л
энэ Шараа мянгат гэдэг бол тодорхой энэ бүр дэлхийг одоо нийтээр мэддэг болсон. Бүр үнэхээр агуу хүн байж. Бид нар бол угаасаа сурах хүчээж гэсэн бүх одоо энэ өөрсдөө байгаа мэдлэгийг дахин цоо шинээр л харахгүй бол хаана ч одоо дахиж орох хэрэгтэй юм байлээ бид нар мэдэхгүй. Ийм агуу хүн байж байгаа. Ойлер Декарт гэж юу гэсэн үг юм бэ те? Декарт гэж одоо бид нар л философи дээр үздэг Рене Декарт гэж нэг бид нар бодох хэвээр аюу лээ. Бид нар бодож байна тийм болохоор би сэтгэж байна. Тийм болохоор би орчиж байна гэдэг те. Энэ философиг хүртэл гаргаж ирсэн математик одоо алгебр, геометри хоёрыг энэ юуныхаа Декартийн координатын систем гэдэг юмар ингэж нийлүүлсэн ийм агуу эрдэмтэн байхгүй юу? Тэгээд ийм том эрдэмтэд тэр Брук, Тейлор, Мейлер ийм агуу эрдэмт яаж нэг цаг үед төрт юм бол үнэхээр гайхалтай. Үнэхээр гайхалтай. Үнэхээр Монгол хүн гэж үү, муу юм уу гэж бодогдож байна. Тэгээд Монгол хүн гэхээр бүр ингээд те нэрээ одоо дэлхийн сууданд тэгэхээр дандаа л гадаад нэрнүүд ингээд бид нар ярьдаг те. Тэр дунд баг Аз хүний нэр баг шахав ингээд байдгүй ч Аз тарихцаа дээрэс нь бүр одоо те Монгол хүний оюухан гэдэг ийм байсан. Ягаад гэвэл дэлхийг байлдан дагуулж исэн одоо Чингис хаан гэж хүн байтал одоо оюун ухаанаараа бас ингэж байлдан дагуулж байж болохгүй гэж бодогдож байна. Гэхдээ нэг сони юм байна. Ном уран бүтээлүүдийн сая зургийг харлаа л да найруулагч өгсөн. Тэрэн дээр нөгөө нэг ханзаар тэмдэглэгээтэй. Одоо энэ Монгол бичгээр те босоо бичгээр тэмдэглэгдсэн байсан бол миний ингээд бах ханах гээд байгаа байхгүй. Тэгсэн чинь ханзаар байнгут ингээд те хан зайнда. Гүн манай нууц товчоочсон одоо ханц шүү дээ. За ер нь тийм шүү те. Гэхдээ одоо яг ер нь бол энэ хүн одоо бичгийн эрдэмтэд нэвтэрсэн одоо магадгүй те хос бичгтэй тэгээд одоо нөгөө зарим одоогийн одоо зарим өвөр Монгол дууч төртөл нөгөө дууга дуулахтаа хиттаар толдог. Яг нь тэрийг ойлгож хүлээж авах хүмүүсийнх нь нөгөө мас тоогоо боддог юм уу ямар нэгэн шалтгаанаар тиймэрхүү шалтгаан байсан юм болоо яав ий гэж энэ дээр бас жоохон монголоор бичих юм бол тоох хүн байхгүй байхгүй юу? Ойлгож үзэх хүн байхгүй. Одоо тухайн үеийнхаар одоо бид нар бол одоо ингээд өөрсдөө эрдэм шинжилгээний бүтээлийг бол монгол хэл дээр хийхгүй байхгүй юу? Англи хэл дээр хийвэл илүү олон хүнд хүрэх байхгүй юу? Тэнгүүд ч одоо монголоор биччихдэг монголчууд нэгэ тоож уншихгүй байгаа юм бол амар яриг байгаа тий. Тэгэхээр одоо англи хэл дээр хийдэг. Тэгэхээр тухайн одоо эрдэмтэд бол тий энэ ханзаараа явцсан хамаагүй амар. Ягаад тэгэхээр эн чинь нөгөө нэг эрдэм шинжилгээний одоо энэ шинжлэх ухааны үг хэллэг одоо тэр тэнгэрийг сүсгэлэх яам гээл тэнгүү чинь тэр яам ч одоо тий энэ үгийг ийм ханзаар үчин тэр үгийг ийм ханзаар үчин гэж чинь өөрсдийнх нь одоо тий эн чинь эрдмийн одоо тэр юу гэдэг академик хэл нь явж байгаа байхгүй. Тэгэхээр академик бол академик хэлээр л судална. Одоо хамгийн формал хэл байх хэрэгтэй тийм. Яг монгол хэлийг оруулах гэсэн чинь айгүй цөөхөн хүмүүс тэгээд сонирхож өгдөг ийм хүмүүс зориулаад ном бичижсэнээс энэ хятад хэл дээр үчих юм бол юм тэр хятад байтгаа шүү дээ бүр өстэй тийм. Ханз ашигладаг өчнөө болсон шүү дээ. Тэр юу болоо тэр Японд хүртэл яваад очсон. Нөгөө логарифм гэдэг юм нь тэр Шараа мянгатын номоор нэвтэрч байгаа шүү дээ. Анх удаа ингэж одоо Япончууд тийм хятадуудын логарифм гэж ийм байт юм байна гэдэг Шараа мянгатын номоос харж байгаа байхгүй. Анх удаа штэ. Үнэхээр гайхалтай. Одоо бас өр хөвгтүүд нэр үеж явдаг юм бол доо ч гэж бодогдох шиг тий. За баярлалаа асаа. Өнөөдөр үнэхээр юм бахархалт сайхан мэдээлэлтэй одоо хүргэлээ. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Cultures Local, Knowledge Scholar бол эгүүнээ оюун болон за хамтаа төрүүлж алах нь Unitel компани эвэнцлэгч ажиллаа. За нэвтрүүлэг NTV, Одмондор радио 107 83.3 гэсэн хослогоноор та бүхэндээ хүрлээ. Ингээд хамтдаа бас энэ Шараа мянгат гэдэг энэ одоо гайхалтай дэлхийн эрдэмтний талаар бас судлах юм очоод дүрлзэн асч байна. За тэгээд дараагийнхаа шинжлэх ухааны гайхамшигар эргүү болзъя. Баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондор сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондор нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондор сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.